За бид нар үргэлжлүүлээд Төв аймгийн Сэргэлтийн суманд байрдаг Улаанбаатар хотоос хойш 75 км байрдаг таасагийнхаа үйлдвэрлэлээр Отгонбаяр захиралтайгаа яг хүрэлцэж ирээд байж байна. Өнөөдөр 8 сарын 3-ны өдөр орой 17 цаг өнгөрч байна тийм ээ. Тэгээ за манай захирал юуныхаа үйлдвэрийнхээ хэсгээс танилцуулаач. Орой ирсэн учраас чулууны хэсэг дээр босон чулууны хэсэг дээр очиж чадхаар гадаа харахгүй болсон байна. Тэгээд үйлдвэрийн хэсэг дээр бас танилцуулаач гэх таныг технологийн дамжуулалтын дагуу. За манайх 24-25 онд хийж чадсан технологийн шинжилгээр Хятад улсын хамгийн орчин үеийн технологийн олон нэртэй төсөв чөлөөнүүдийг авсан байгаа. Хуучин манайх бол дандаа Солонгос улсын одоо нэг 10-аас 15 жил болсон технологийн хөрөөнүүдтэй байж байгаа бүгдийг нэг шинжилж чадсан. Цоо шинээр 4 хөрөө нийт манад 12 хөрөө ажилладаг. Чулууны зузаан гаргаад байгаа чи яг энэ дунд хэмжээнүүд. Энэ дунд хэмжээ энэ одоо ирнүүдээ хийгээд спейсрээ хийгээд бичсэн байгаа. Спейсер хийгээд ингээд хөвчээд тэгээ хийж байгаа. Тэгээ одоо энэ ч чулуу зүсэж байгаа байдсан чи. Энэ маань одоо чулуу зүсэж байгаа байдлын тавигдсан байдаг. Ер нь одоо манай өнцлөөс ингээ харах юм бол чулууга яг ингээд бид нар нөгөө 90 тохируулалттай хүртэл нэг нэгээр нь хэмжиж ингэж байрлуулж байгаа зүсдэг. Яг тэгэхээр дандаа 4 сая гарах юм бол эсвэл алдаатай ингээ гарчих гад зарим үе баг зэрэг алдаа гардаг. Гэтэ бид бүхэн байр хажуудаад явж байгаа. За энэ талаас нь бас харагдаж байна. Усын зогсооч болох уу? Усын зогсооч. Усаа зогсооч харагдах юм байна. Тийч зүсэл хийж байгаа. Тэгээ 90 тохируулалт гэх юм маань энэ хооронд нөгөө хэмжээнүүдийг нарийн тохируул. Одоо маш их шимээ гардаг учраас бичлэг хийж байхад бол энийг ажиллуулах бол тохиромжгүй. Бид нар бол 2 ээлжээр ингээд 4 өрөн дээр ажиллаж байгаа. Тэр нэг саяхаас ажилласан өдөр бол 300-400 м квадрат төдөөтэй гардаг. Ер нь бол бидний зорилго бол 500 м квадрат өдөр гардаг байгаа. Чулууга орноос нь буталж авчираад энэ ч томоор нь тавиад өргөж тавингуудаа ингээд зүсэж байгаа асуудал байна тий. Та бүхэн харах бах орд газраас нь чулууга олборж авчээ. Энэ чулуу маань яагаад одоо хэлбэрэн жоохон ондоо байна гэхээр одоо нэг үе дуусч байгаа чулууны орд газар одоо 5 метрийн гүнд байд юм уу нэг үе дуусгаад болонгийн хэсгүүдээр өөр төрөл бүрийн хэлбэртэй чулуу байдаг. Одоо дараагийн ээж болохоор тэв тэгшгийн чулуунууд орж ирнэ. Миллиметрийн зөрүүгүй чулуунууд орж ирнэ гэсэн үг. Ингээд энэ дээрээ явуулаад энэ дээр явуулчихад. За зүссэн чулуу энэ ч бас ингээд танаар чи 1 2 3 4 тий. 4 зэрэг одоо зүсэл 4 зэрэг ингээд зүсэлд явуулдаг гэсэн. Тэгчихэж тийм ээ. Тэгвэл энэ хэсгийг танилцуулъя. За ийшээ очиод энэ дээр бас сайн харагдаж байна да та. Энэ хэсэг дээр 4 зэрэг ингээд тэгэхээр хөрөөний ирний тохируулгууд бол их чухал юм байна тийм ээ. Энэ айгүй чухал. Тэгжээж яг 4 м гарна. Зарим үед одоо годогдолтой хэсгийг нь бол бид нар үйлдвэрлэлдээ оруулахгүй яг 4 см-тэй хэсгийг ингээд үйлдвэрлэлдээ оруулчихдаг. За энэ нөгөө талын хэсгийг харах юм бол бид нар өнгөрсөн жил энэ жилийн хавар автомын бордюр үйлдвэрлэж байсан шугам байгаа. Тэгээ тэнгууд одоо энийг явган замын бордюр руу болгоод хотын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой явган замын бордюр болгочоод байгаа. Шугам болгочоод байгаа. Явган замын бордюр. За эндээс энийг нь одоо эрийг нь гагнах гээд автсан байна. Аха. Тэнгууд эндээс ингээд эрийг гагнаад гараад ирэнгүүт энэ дээр бас зүсэгдээд тий. Бордюрууд яг ингээд бордюрууд энэ дээр зүсэгдээ гараад ирэнгүүт тэндээс нь хөндлөн зүсэлтэй нэгээд уртаа гарцсан байгаа бордюруудаар цаа. Энд бол бүгдийг нь гаргаад тавьчихсан байна. Гадаа тэр талбай дээр өрөөтэй байж байгаа. Өдөр бүр энд үйлдвэрлэсэн талбайг нөгөө үйлдвэрийн талбайг нөгөө бохирдуулахгүй тул гаргаад тавьчихдаг байгаа. Аха. Гэхдээ яг энэ бол яг нөгөө бүгдийг нь тэгэн яг шаардлага стандарт хангасныгаа бүгдийг нь багцлаад өдөрт нь талбай дээр гаргаад тавьчихдаг. Тэгээ хотын агуулгах руу болж. Нөгөө юуны явган зам хийж байгаа тавцангийн хэсгүүд рүү очиж. Тавцангийн хэсэг рүү очиж. За тэгээ. За Отгонбаяр захирал энэ үйлдвэрээ хэдэн онд байгуулав? Ямар асуудлууд байна? Та энэ үйлдвэрийнхээ танилцуулаач одоо. Сайхан үйлдвэрээс үндэсний бүтээн байгуулагч нар энэ ингээд үйлдвэрлэл хийгээд бас Монголдо энэ чулуу гэдэг энэ чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм энэ яг өндөр ач холбогдолтой шүү дээ. Бид өхөө 21 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. 21 оноос одоо 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаагаа явуулаад энэ бүтээн байгуулалтыг хийлээ. Тэгээд нэлээдгүй бэрхшээлүүдийг ингээд давд туулж гарсан. Тэгэд энэ хараагуучуудын хавтан үйлдвэрлэдэг гэсэн байна. Чиглүүлэгч хавтан ингээд үйлдвэрлэдэг. Энэ шугам маань энд байж байна. Энэ нөгөө бордюрын ирмэг дарагч маань энэ байж байна. Гараад ирсэн бордюр үйлдвэр байж байна. Ирмгийн орц гарцны хэсгүүдийг бас
4 мм-ээр ийм Тий. хавтан болж байгаа нь харагдаж байна. Тий. За манай лайв хийж байгаа зураглаач Тэгээ бид нар өдөртөө нэг ойролцоогоор 200 түрүүний том байсан хэсэг нь 80 юм уу те? тийм байна. Энэ барзаад Хоёр өөрөөр арзаалдаг бид нар. Одоо арай хүн арзаалдаг нь одоо энэ шугам дээр ажиллаж байна. Тогны асуудал шийдэгдэнгүүт тэн дээр арай хөнгөнөр арай ондоо аргаар. Тэгээ гараад явж байна. Яг энэ тавчингууд бол энэ ч ингэж үйлдвэрлэгдээд Улаанбаатар хотод очиж явган зам болж байна. орд газар дээр маягаар ингээд арзаалгаж байгаа. Отон байж гэхэд энэ ингээ нөөцийн чулуунуудаа бол энэ ч ичирчээд томоорсон. Ордоосоо бол буталж жижигдэж авчираад Тий. энэ ч авчираад энэ ч ингээ тавьчих байгаа асуудлууд уу тий. Квадрат хэлбэртэй миллиметрийн зөрөөгөө зүсэг зүсээд ингээд авчирдаг юм байна. За өнөөдөр орой ирээд бас таарцсан учраас явсаар байгаа. Энэ бол шоо чулууны орой бэлтгэж. өсөө ордыг бол үзүүч чадсангүй шоо чулууны бэлтгэж. Энэ манай шоо чулууны бэлтгэж ингэж гарч байгаа. Ингээ гүнээсээ ийм хатуулагс сайтай маш сайн чулуу гарч байгаа. Шоо чулууны бэлтгэж одоо тэнд шоо чулууны үүдэр ажиллаж байна. Аз тавтай ганцхан байдаг. Гестра гэдэг. Гестра гэдэг Чехийн технологи үүдэр байдаг. Борчин чулуу өөрөө их онцлогтой тий. Галтуулын бас найрлагын нэг хэсэг гэж явдаг. Энэ Энэ бол бол энэ юм гоёлын чулуу. Энийг чинь цаашаа тэгээд ширээний давтсан олон төрлийн материал хийж байгаа юм да. Нөгөө галтгооны Тийм манайх одоо энэ намраас 4 төрлийн өнгө тэгээд өнгөлгөөтэй чулуу, хавтан, фасадны чулууг гарч байна. фасадны чулуу, өнгөлгөөтэй Фасадны өнгөлгөөтэй чулуу. галтгооны хэрэгслийн дээдлийн тавтсан гарна. Тий. Нөгөө цогны доотлын бас тавтсан Тий. гарч байгаа. Тэгээд ер нь бол яг энэ өнгөлгөөтэй гэлтгандаг чулуугаар чинь одоо ер нь бол барилгын дотор засал тэгээд бүгдийг хийж болж байгаа. Ингээд материалууд дээр бүгд гарч байгаа. Энэ бол ингээд гүнээс холборлоод энэ дээр ингээд шоо чулуу маань ийшээ ингээд хэмжээнд ороод цаашаа явцдаг. Аха. Зарим нэг одоо юу гэдэг нэг давхраг дууссан гут булан хэсэг дээр нэм төрөл бүрийн хэлбэртэй чулуу байжгаад одоо манай уурхаа дээр очиод харах юм бол тэнд бол яг дөв дөрвөлжин 75 см өргөнтэй энэ хөрөөнүүд рүү бүр миллиметрийн зөрүүг орохоор тэгж ажлаа хөнгөвчиж Отгоо захир дээр минь одоо хідүүн ажиллаж байна. Энэ жил танаа хүчин чадал юу байна? манай хөдөлтөө бол одоо ер нь бол 300-аас 500 м квадрат. 500 бол бидний зорилго байгаа. Аха. Тий. Хүнчний 200 м квадрат чулуу. Тий. Ер нь бол өдөртөө 300 м, 400 м квадрат, 280, 400 гэдэг төрөл бүр. Гэхдээ бид нар бол байнга сайжруулаад яваад байгаа. А шоо чулууны хувьд бол бид нар өдөртөө 10-аас 12 мянган ширхэг шоо чулуу өдрийн зар. Одоо нэмэлт ачаалттай үед бол 20 мянга хүртэл өдөрт үйлдвэр. Айгуу гоё камптай байна. Камп дээр хідүүн ажиллаж байна. Хідүүн хүн Нийт одоо Тасо компанид 40-тай орчим ажилтнтай. үйлдвэр дээр. Үйлдвэр дээр ер нь олборлолт үйлдвэрлэлгээд. Яг тэр манай ганцхан үйлдвэрлэл биш, олборлолт бас явуулдаг учраас олборлолт дээрээ бас хүн хүч сайтай. Тэгээд ер нь бол бид нар тууштай явсаар хагаад огтиос мэддгүй байсан тэр хятад технологиг Монгол залуучууд маань ингээ эзэмшээд ер нь сүүлийн 3 жил одоо хүн нөөц нэг өөрийн одоо яг тийм технологич нэг хэд хэдэн сайн тийм хүмүүстэй болцсон уу тий. Тэр маань одоо манай гол одоо ажиллах хүч гол хүчний нэг болж байгаа. За энэ чулуунуудаа Тий. буталж байгаа. Тий. Эсгүүд жижиг. Одоо чинь энэ тэгшин энэ чулууг одоо энэ бол одоо гүнээс гарсан чулуу байна. Аха. Энэ чулууг бол одоо тэв тэгшин гадаргуутай энийг бол шууд ингээд хөрөө банцлаад хөрөндөө оруулчихна. А жаахан хэлбэр муутай чулуунуудаа бол шууд шоо чулуураа оруулчихна. Тэгээ ер нь бол хаягдлаггүй юм уурхай байгууллагаа явж байгаа. Тэнгүүд одоо манай энэ олборлолтын явцад гарсан юм төрөл бүрийн хэмжээтэй юм байгалийн юм цайвар саарл онцлог юм чулуунууд байгаа. Тэрийг бол одоо энэ гуу жалга байд юм уу энэ одоо тоосон цэрэгтэй ер нь бол тим эсгүүдэд ингийн байгалийн хамгийн хямдхан тийм дүүргэлтийн материал байгаа ер нь бол тэрийг ингээд ашиглавал бас хүмүүс маань арай нэг байгальтай ойрхон тэгээд завсраар нь буцсоо гэдэр тарчвал их зүгээр юм уу гэд хэд хэдэн газарт ингээд өгчүүлээд хийгээд яваад байгаа бас. Тэгээ хотын ер нь бол тий цаашдаа ер нь бол чулуун хэзээ бол маш чухал байгаа. Тэгээ Улаанбаатар хотод та чинь бас ямар төслүүд дээр чулуугаа өгч ирсэн гэлээ. Бид нар бол яг Улаанбаатар хотод хамгийн анх хэрэгжүүлсэн төсөл маань 32-ын хураагаар зам суурилуулж байсан. Тэрийг монголчууд бас нэлээд мэддэм байлаа. Яаж одоо хураагаар хийвгээд тэр зам маань одоо бол эвдрээгүй сайхан байж байгаа. Гэхдээ бас жаахан тэр аваар амьдардаг одоо ашигладаг хүмүүс маань зам дээр гарч машинаа тавихгүй, дайрахгүй, ачааны машинаа тавихгүй байвал тэр бол нэг хөсөлт байгаа. Тэгээ тэрний дараа одоо тэр төв замын төсөл маань хэрэгжиж байна. Тэгээ хэд хэдэн газар хувийн аж ахуйн нэгжүүдэд тийм байгалийн чулуунууд маш ихээр хангаж байгаа. За өнөөдөр ингээд бүтсэн өдөр бас
бидний хүлээж авч үйлдвэрээ танилцуулсан Отгон баяр захиралтай баярлалаа. Хамт олон ингээд сайхан үйлдвэртэй Төв аймгийн Сэргэлэн суманд бол ингээд үйлдвэрлэлээ 2001 оноос хойш хөгжүүлээд ингээд байж байгаа маань. Өдөр гэрэлтэй цагаар ирсэн бол чулуун ордны хэсэг дээр бас очие гэж бодож байлаа. Тэгээ Монголдо бас ийм чулуун үйлдвэрлээд энэ чинь хотын түрүү тайлжсэн стратегийн холбогдлолтой бүтээгдэхүүн гэж яриад байгаа. Ягуун зам басаад бүхэл юм хэрэглэгдэн мөн дотоод одоо чимэглэлд бас хэрэглэгдэх. Тэгэхээр чулуу гэдэг бол өөрөө насжилт маш өндөртэй олон жил ингээд байдаг. Харамсалтай нь бас ингээд нийслэл хотын тамгын газар болон энэ аж ахуй нэгжүүтэйгээ үйлдвэрлээд ингээд хамтдаа зүтгэж байхад бас нэр үхий одоо тодорхой хүмүүс бол бид бүхний хийсэн хамтын ажлыг үргэлж харлуулж ингэж аваад харагдаад байгаа. Одоо манай алдарт лайв ч мөнхөрднөх бол одоо орилуулгүйгээр хятад чулуу гэж ингэж байгаа. Одоо бид нар ч бол Монголын үндэсний одоо үйлдвэрлэж байгаа чулуунуудаа үндэсний үйлдвэрлэгч нартайгаа ингээд хамтраад өнгөрсөн жил бол бас чулууны холбоо нартайгаа манай Нямбатар дараа бол уулзсан байж байгаа. Мөн бас эдгээр цемент үйлдвэрлэгч нар бусад материалууд гэдэг. Миний бие бас засаг дарга нэгдүгээр орлогчийн ажлыг хүлээж авчаад өнгөрсөн жилийн 11 сард Монголын цементний үйлдвэрүүдэд тойрж ирсэн. Дотоодоо цемент, дотоодоо нэмэн хүртэх шингэн гэдэг бол маш өндөр ач холбогдолтой байдаг. Тэгээд тиймэрхүү зүйлүүд дээр бас ингээд иргэд маань бас зүгээр ойлгож ингээсээ тэгээд Отгон баяр бас захирлынхаа үйлдвэртэй өдөр танилцлаа хамт олонд нь ингээд амжилт хүсье. Цаашид Улаанбаатар хот маань одоо Улаанбаатар хотын Ягуун зам, гадна чимэглэл, голын иргэн тогтчол, дээрээс нь одоо ногоон байгууламжийн тогтчол, энэ гадар хийцэлтэй чулуу эцгийх одоо боломжтой бүх газруудад Монголын үндэсний одоо чулуу үйлдвэрлэлүүдэд дэмжиж энэ одоо Монголд үйлдвэрлэлүүд цаашаа хөгдөж Монгол хүн орлоготой байх ёстой гэдэг одоо утгаараа бол цаашаа дэмжиж ажиллана, дэмжиж ажилласаар ч гэсэн тэгээ Отгон баяр захирлынхаа одоо амжилт одоо үйлдвэрт хамт олонд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд манайхыг зорж ирж одоо ер нь бол нэг дуу гараад идэггүй манай компаниг зорж ирж ингээд бас танилцсанд үнэхээр чин сэтгэлээс ингээд баярлалаа. Тэгээ хоёрдугаарт ер нь тал бүрээр ингээд дэмждэгт маш их баярлалаа. Тэгээд ер нь бол хүн юм мэдэхгүй юмнийхаа дайсан гэж ер нь бол энэ чулуу гэдэг зүйл бол стратегийн бүтээгдэхүүн ер нь бол үндэ зарим нэг хэсгийг импортоор авсан ч яадаг юм бэ ер нь. Яг тэгэхээр Монгол тэр байтугай хэмжээний нүүрс зараад бид нар бүгд тэрүүгээр нь хоол мөнгө олоод сууж штэ. Тодорхой хэмжээнд нь багахан хэмжээнд нь тэр хүмүүсийн чаддаг юмнаас авчираад тийм ээ бид нар тэрэндээс нь суралцаад тэглээгээд ямар алдаа ямар буруу юм бэ би бол олж харахгүй байгаа учраас монголчууд маань бас бодохдоо урт настай ийм бүтээгдэхүүн юм байна. Ер нь бол ирээдүйд Монгол Улсын эдийн засаг Улаанбаатарт хэрэгтэй байна гэдэг талаас нь нэг жаахан бодох юм бол тэр шүүмжилж нөгөө буруу зүйл бичгээсээ илүү бас ойлгоно авах гэж итгэж байна. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжээрэй. Тэгээд бид нар бас хичээж байгаа шүү. Та бүхэн багхан ч гэсэн дэмжээдэг бол бид нар хөл дээрээ босоход бас их нэмэр болноо. Тэгээд сүүлийн юудыг нь хэлэхээ яг мартчихсан. Энэ отгоо захиралтай төрөө ирж байхад бол бас дэмжээ нэгсэн. Манай энэ таасаа үйлдвэрлэл бол таасаа гэдэг энэ чулууны үйлдвэр маань 2001 оноос хойш Төв аймгийн Сэргэлэн сумд чулуугаар бүх төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Тэгэхээр энэ чинь бол Явган зам дотор одоо төрөний хэлдэг галтгооны тавилга бүхэл зүйлд ордог чулуу эзлэл. Тэгээ чулууны юу бол материал бол маш сайн. Олон төрлийн өнгөний чулуу гарч байгаа юм тий. Хэлбэрлээ. Тэгээд гоёлын чулуунууд ч бас гарч байгаа. Тэгэхээр бас хувь одоо аж ахуй нэгжүүд чулуугаар одоо барилга угсралт хийдэг хувийн компаниудаа гэж уриалахад Монголдо үйлдвэрсэн Монгол чулуунуудаа бас авъя, дэмжийе. Манай таасаа гэдэг үндэсний үйлдвэрлэгч компани маань өнөөдөр энэ сайхан ингээд энэ том үйлдвэртэй үйл ажиллагаагаа эрхлээ 4 дахь жилдээ болж байна. Ингээд монголчууд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ чулууны үйлдвэрлэлээсээ бас одоо манай энэ Явган зам, авто зам хийж байгаа. Дээрээс нь барилгын угсралтын компаниар, тогтчлт хийж байгаа компаниар бас чулуугаа аваасай. Энэ чинь ард монгол хүн ажилдаа дахиад хөгжин. Манай хэн отгоо захирал бол үйлдвэрлэлгээд эрт жилээс өшөө үнийг буулгана, өрсөлдөн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмнэ. Үйлдвэрлэлийн шугамаа нэмж дахиж олон төрлийн бүтээгдэхүүн гарна гэж одоо амлаж байгаа. Тийм учраас Тааса групп гээд пэйж хаяг байж байгаа. Тэрүүгээр ороод та бүхэн маань мэдээлэл аваад харилцаарай. Бас нөгөө ширхлээрээ бөөнөрөө бол одоо 1000 м квадратаас дээш авал арай хямдхан. Дээрээс нь 100-аас дээш бол гээд үн хэлбэлцэж байгаа юм байна шүү. Тэгэхээр ихээр авах байгаа бол бас холбогдоод сайн тодруулж мэдээлэл аваад Тааса группийнхаа үйлдвэрлэж байгаа энэ Төв аймгийн Сэргэлэн сумаас гарч байгаа энэ буржин чулууны үйлдвэрээсээ чулуугаа авъя гэж бас хувийн хвшлүүд компаниудаа уриалж байгаа шүү. Бас бийжээрээ энийг бас Таасаа группийнхаа хамт олноогоо дэмжиж бүх юм одоо явуулж өгнө. Бүх юм бизнесийн зарчмал юм чи ер нь бол тэр дотор амьд үлдэхүү, дэмжлэдэхүү, ямар өнөхүү гэдэг зарчмыг манайх бол хэв ашимлын энэ үйлдвэр 15 жилийгэд ойлгоцсон байгаа. Тийм учраас бид хүн бол хамгийн хямдхан үнийг юун 100 айл тийм үнийг бид нар санал болгох тийм төлөвлөгөөтэй стратегтэй ажиллаж байгаа. Тэгээд бид нар бас өөртөө ихтэй байгаа. Манай хамт олон маш сайн
мэрэгч байгаа. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За одоо ингээд лайв хөдөлөө. Хөндөлье те. За. Тэгээ олборлолттой бичиж өгөх юм бол ингээд 10,000 төгрөг ингээд асаагаад тэргээд асаацсан. Бүхэн дийм байна.